Ignition sequence start. 6, 5, 4, 3, 2, 1. All engine running. Хамгийн гайхалтай зүйлсүүдийг нээдэг эрдэмтэд бага насны хүүхэд шиг хэлгэмээр сониуч зангаа насан туршдаа хатгалж чаддаг юм шиг санагдав. Өнөөдөр Science Cafe дээр яг ийм байдлаар туршилт хийхээр ирэх байгаа сургуулийн бол дотоод иргэний дээд сургуулийн хажууд иргэдэх хичээл сургуулийн 11-р ангийн ахлах ангийнхан байгаа. Тиймээс суралцагчдаа хүртэж авцгаая. Сайн уу? Ямар гоё утастай юм бэ? За хэдүүлээ доошоо буугаад Science Cafe руу орчихъя. Дагчин уу? За, гоё орчин харагдаж байгаа. Тэгээд сэлэх дуртай хүн байдаг уу? Ийш орцож болно шүү заяа. За, доошоо буухтаа болгоомжтой буугаарай. За, Science Cafe-д орж ирээд ямар санагдаж байна? Өрөөцөн үү? Түрүү хэн машин унж үзье гэдэг байлаа? Бөөнөр бас нийлээд унж үзмээр. Энэ харин гаццсан юм болохгүй. За, хэдүүлээ туршилтын ивентийг өрнүүлж явуулах багш нартайгаа сайн өөхөө. За. За, хэдүүлээ туршилтын ивентэд маш сонирхолтой зүйлсүүдийг үзнэ. Энэ багш нарыг салгаатлан гоё хэдүүлээ сонирч байна шүү заяа. За. За, туршилтын ивент ороход бүгдээрээ бэлэн үү? Хүлээ биш. За, өнөөдрийн хэлбэрлийн туршилтын ивентийг хамтран манай Анар явуулна. Хэдүүлээ тэгэхээр сонирхолтой оролцсон шүү заяа. За. За. Тад шинэ жилээр солиод үзэх дуртай юу? Дуртай. Солиодн дээр ямар өнгөнүүд харагддیں۔ Улаан, ер нь янз янз. Тэр янз янзын гоё өнгөнүүд ер нь юунаас олж гард юм бол? Дарнаас. Дарнаасаа? Бэдсийн хөл. Тийм болов дотор нь гоё бунгийн бодог хийчдэг юм болов? Дарин дээр бодог юм гэж яриа байхгүй хаа. Тийм үү? Тийм үү? Галнасаа болд юм болов? Дэлбэрлэх хугацааны тэгэл уруулын байцлах гэж бодож байна. Сонирхолтой даа байна тийм. За хэдүүлээ энтэй холбоотой туршилтыг өнөөдөр хийж үзэн заяа. За анарлаа шилжүүлэх үү? За тэгээ над руу спирт минь аваад өгч төгөө. За спирт нь тийм. За. За тэгэхээр хэдүүлээ ажиллагаа эхлэе. Суур хэсэг байгаад энийг ингэж барьж хагаад пилж хагаад тийм гэсэн үг шүү. За ингэснээр бид нэр ямар нэгэн самсргүй байдлаар ч юм уу унаад аюултай байдлыг өсгөхгүйгийн тулд гэсэн үг шүү. За. Оо. Зя. Харин энэ пипетгийг ашиглаад манай залуу энэчнээс тасалж авсан 20 мл-ээс тодорхой хэмжээнийг аваад ийшээгээ тавьж өгье шүү. Заа юу. Гоё зүйтэй. Хүрхэн. За хамгийн сайн мэддэг давс чи юу лээ? Хоолны давс. Хоолны давс. Хоолны давсны томьёо юу лээ? Юу лээ? Натрийн холоор тий. За тэгвэл хэдүүлээ одоо хоолны давснаас гадна металлын давснуудыг ашиглах нь гоё өрмөц давснуудын холимог байгаа. За тэгэхээр энэ болохоор хэдүүлээ ашиглах шилэн утгаар шүү заа юу. За дахиад цаадэрч. Заавал сайн алдахгүй. За 10 мл орчмыг хичээрэй. За. За болно. За би одоо оч өглөө шүү. За. За одоо оч руугаа түрүүнийхээ давстаа юу байлуулаад. Үзүүлэрхөө. За шууд орол. Тэш гэж жоохон хөдөлгөөн. За юу ажиглагдчих. Өмнө нь өөрчлөгдөж байна. За ямар өмнөд харагч сая? Ногоон байсан. Цэнхэр өнгө гэдэг их сонин. Бид нар яагаад энэ өнгийг хараад амал жирийн энэ давстай яг ийм байгаа үедээ ямар өнгөтэй? Цэнхэрдүү ногоон. За нэг тийм номин ногоон өнгө тий. За тэгвэл энэ номин ногоон өнгө болохоор өөрөө за энэ нэг металлын давс гэж хэлсэн шүү дээ. Металлын давсны гаднаас нь дулаан үүсээд өнгөд та нэг юм энгийн төлөвт байсан
электронууд маань одоо өдөөгцөн төлөвт очиод өөр өнгө үзүүлээд байгаа гэсэн. За сая ямар өнгө харлаа? Энийг харсан. За цэгрийг харсан, ногооныг харсан. Өөр бас ийм хүн яхан дөнгөнд гарч ирсэн тий. За тэгэхээр эхний энэ дөрвөн маань бол дөрвөлээ нэгдүгээр бүлгийн буюу шүлтийн металлуудын маань өнгө бахна. За хоёр дахь нь болохоор хэдүүлээгийн мэддгээр газрын шүлтийн металл буюу ялангуяа хэдүүлээ одоо эндээс харахад нэг бол энэ маань одоо хэдүүлээ шууд ингэ таамаглах юм бол нэг бол зис, нэг бол баарын яах нь тийм үү? За тэгэхээр дараагийн удаа та хэд яах нь вэ? Тэнгэрт солид бодох үед өнгийн ялгаж чадах нь. За ногоон солид бодох юм бол тэр юу болж тарах нь вэ? Баар юм. Яг зөв. Баарын давс тэнгэрт шатж гинэ гэж бодох нь шүү дээ. Бидэд би сонирхолтой зүйлүүдийг хэлж өгье. Бид нар дөнгөж химийн элементүүдийг хинээс нь нээж эхэлж явах та ямар аргаар нээдэг гэсэн бэ гэхээр яг шатж явах та ямар өнгө ялгаруулж байна. Тэрнээс нь хамаарат энэ магадгүй өөр элемент юм биш үү гэж эхэлсэн байна. Дараа нь болохоор өмнөд нь хоорондоо хэд нүдээр ялгахад ойролцоо болоод эхлэнгүүт бид нар болохоор спектрометр гэдэг зүйл ашигласан юм байна. Гэрлүүдийг нь хуваагаад. Дараа нь тэр спектрометр гэдэг зүйл дахиад биднэрт юунд ашиглагдсан бэ гэхээр бид нар сансар огт руу ертөнц рүү хараад тэнчнээс яг ямар өнгийн гэрлүүд наашаа ирж ийн гэдгийг мэдснээрээ энд тэнд ямар элементүүд байна вэ гэдгүүдийг мэдэж эхэлсэн юм байна. ертөнцөөр ингээд дамжиж явж байгаа солирынх нь өмнөөс хамаарат тэр ямар металлаас бүрдсэн солир вэ гэдгийг жишээлбэл хэлж чадах нь байна тийм. Ногоон солир явж ивэл яг зүйтэй энэ рүүгээ харах нь шүү дээ. Шарангийн сүл татуулж ивэл наачи яах вэ? Мэдчихлээ ингээд. Тэгэхээр бид нэр маш алсад байгаа хол галактик донд байгаа тэр зүйлүүд ямар материалууд юу байна гэдгийг эрдэмтэд мэдээд байдаг арга нь яг зүйтэй шатж байгаа тэр процессын өнгийг нь хардаг байна. Зүгээр нэг чулуу биш. Тийм байна. Тэгэхээр ялруулж байгаа гэрэл тэр уруул тэнцэнс ялруулж байгаа өнгө гэдэг зүйлүүд хоорондоо ийм гоё нягт холбоотой байдаг байна. Энэ туршилтаар хэдүүлээ металлуудыг шатаагаад ямар өнгө гарч байгааг нь харлаа. Одоо тэгэхээр би таад давс өгнө. Тэгэхээр яг түрүүний аргаа ашиглаж хахад энэ цаас ашиглаж хагаад ямар давс вэ гэдгийг хэдүүлээ олж мэдэх гэж илрүүлэх гэж оролдсон шүү заа. За. За би нэрийг ямартайч нуучи. За та хэд маань спиртний хийдгээ олж сурсан шүү дээ. За хэдүүлээ өөр пэйж аяах сэлцэн чинь спирт мессеж. За. За эндээс яваад. За би нэрийг ингэж нууж байгаа шүү. Тэгээд спис рүүгээ хийгээд уусгаж. За яа. За одоо хэдүүлээ таних нь шүү дээ. Нэг сонирхолтой жишээ хэлье заяа. Гэмт хэргийн мөрдлөгийн явцад бас энийг ашигладаг юм байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар сум одоо металлуудын одоо нэг уул мөр оллоо гэж тэл гэмт хэргийн газраас тэгэх юм бол тухайн тэр дарнаас нь маш яаралтай нөгөө нэг хурдан мэдэх шаардлагатай болох юм бол яг энэ дүл таних аргаар ямар металлын дайр байсныг нь таньж аваад тухайн ашигласан бууд зэвсгийг нь мэдэх боломжтой байдаг байна. Тэр мөрдөгчид бас яг энэ аргад суралцдаг байна. Зоогч өглөө. Цэнхэр өнгө харагдаж байна тийм. Копер. За тэгэхээр зис байсан байна тийм үү? Тэгэхээр өнөөдрийн туршилтаар хэдүүлээ металлын давснуудыг шатааж үзлээ. Тэгээд химийн элемент гарч ирсэн энэ зүйлүүд яг үүндээ сансар огторгон судлал руу хүртэл биднэрт ямар их мэдээллийг өгж болдог вэ гэдгийг харсан. За тэгэхээр дараагийн хэсэг дээр болохоор би та дээр эрдэмтдийн таалгана. Хүмүүс аль болох мэддэггүйгээс нь мэддэг факт хүртэл би хэлнэ. Тэнгүүт тэр эрдэмтдийн юм биш үстэй гэсэн бодол та дэд төрөх юм бол гараа өргөөд тэгээд хариулна шүү. Заа юу. Таах гэж орлоно гэсэн үг. За. Шууд хэлээд эхэлнэ. Энэ эрдэмтэн Орос эрдэмтэн. Сибирь гаралтай. За энэ эрдэмтэн маш гонигтай ч юмэр юм уу түүхтэй байдаг юм. Эхээс 11 үлээ. Дөнгөж өсөх явцад нь аав нь хараагүй болоод нас орчихсан. Ээж нь шилний үйлдвэрт ажилласан боловч жилийн дараа шатцсан. Тэгээд удалгүй нас орсон. Сонсч байсан уу энэ түүхийг? Сонсч байгаагүй. За тэгвэл өөр фактууд юм жилээд бай. Энэ Орос эрдэмтэн тухайн үед биштэй химийн элементүүдийг эренбэлсэн. Зэгцэлсэн. За тэнчэнээс. Менделеев. Зөвхөн Дмитрий Менделеев. Ээж нь Менделеевийн ухаалаг сэтгэлгээ сурах хүсэлд нийтгэн 2000 км аялаж
их сургууль эсвэл гэсэн боловч хүлээж аваагүй. Дахин 800 км явж эцэст нь Петербургийн их сургууль эсвэл авах болсон. Гэхдээ энэ аян замын хүндрэлээс болоод ээж нь сүрээ тусан нас баржээ. Их сургуульд нь түүнийг үл төв хандлах байсан ч Дмитрий Менделеев Оросын хамгийн шилдэг эрдэмтдийн нэг болон Оросын хаант улсын хэмжил зүйн ямыг удирдан Оросод анхны газрын тосны ялбарлалтыг хийж олон химийн ном сурах бичиг үлдээсэн. Энэ үед төндөрлөгтөн бид дөнгөж л энэ ертөнцийн чинь хоорондоо ялгаатай атом гэх жижиг хэсгүүдээс бүтсэн юм байна штэ. Энэ атомууд нь хамтаар оршиж молекул гэсэн ширхэгтэй зүйлийг үүсгдэг юм байна гэдгийг анзаарч ээлж дараалан нээсээр 60-аад атом буюу элементийг нээсэн байжээ. Зарим элемент нь маш идэвхтэй оруулалт ордог, зарим нь идэвх султай, зарим нь хоорондоо амархан молекул үүсгдэг, зарим нь хоорондоо нэгддэггүй гэх мэтчлэн шинжлэлд ажиглагддаг байв. Тухайн үеийн эрдэмтэд эдгээр 60-аад элементийг янз бүрээр эренбэлж байсан ч амжилт олохгүй л байв. Харин Менделеевийн хийсэн гайхалтай зүйл нь тэр цуглуулганда хоосон нүхнүүдийг үлдээж энд бидний нээж амжаагүй байгаа элемент байх ёстой гэж таамаг дэвшүүлэн бүр нээгдээгүй элементүүдийг нээгдэхээс ч өмнө өөрийнхөө үүсгэсэн зүй тогтлуудыг нь ашиглаж шин чанаруудыг нь оновчтой төрүүлж таамаглаж чадсан нь гайхалтай. Надад өнөөдөр хамгийн таалагдж байгаа туршилт гэвэл энэ хүний бие физиологийг сонирхож байгаа болохоор биологийн туршилт хамгийн их таалагдж байна. Ер нь бол альч туршилтан дээр очисон бараг яагаад гэдэг асуултыг амар их тавьж байгаа. Яагаад гэвэл ингээд бүхэл амар тийм одоо ингээд тайлбарлаагаад байгаа хэрний амар сонирхолтой ингээд бүр ингээд үйлдэл болгоны тийм ингээд яагаад гэсэн нэг тийм асуулт үлдээгээд байгаа гэх юм уу? Яг зөв. Хотоодноос өөрөө пиксин гэдэг уураг ялгардаг болохоор хотоодыг үсгээд хотоодын нөгөө нэг ферментийг ялгаруулад ингэж байлаа. Тэгээ би өмнө нөгөө микроскопоор юм харж үзээгүй. Тэгээ нэг тийм жижигхэн биеийг хэдэн зуун дахин томсгож харна гэд надад үнэхээр сонирхолтой байсан. Надад үнэхээр миний амьдралдаа хийжсэн ер нь хийж мартагдахгүй дурсамж болд үлдчихээн. Хүүхдүүд ингээд 10 жил болохоор яагаад гэдэг асуултаас асуухаас амар айдаг болсон байдаг. Тэгээд тэрний орон ингээд яагаад гэдэг асуулт ингээд сонирхууч байдлыг нь үүсгээсэй л гэж үнэхээр үздэг. Яг энэ юм тэр бол ямар нэгэн байдлаар хин нэгэн загнаа эсвэл хин нэг намайг юу гэж бодчих бол эсвэл ингээд нас ахын эргээр хүмүүс яагаад гэдэг асуулт асуугаа бождог. Тэрийг ингээд зогсоогоосаа гэсэн байдлаар ингээд ерөөсөө битгий асуугаа байлаа чи таад асуугаа чи таад настай харилцаа би та нарыг ерөөсөө загнахгүй гэсэн анзалгаар тэр нь бол ханддаг да. Хэдүүл өнөөдөр шингэнд явагдах маш сонирхолтой кинетик уруулыг хийж үзнэ. Энэ хэрэгслийн юу гэдгийг мэдэх үү? Уурнууд. Оо яг за уурнууд. За энэ уурнуудээр надад витамин цэг ухаад өгөөрэй. Хүмүүс ингээд хэрчээр хутганы наалдаж үлдээд идэг цагаан хөлтөд шүлжүүлэн яг зөв цардуул. За одоо хэдүүл цардуулаас ашигланаа. За тэг гол нь яг ямар бодисууд ашиглагдаж байгаа гэдгээ маш сайн тогтоогоод яваарай. Одоо их сонирхолтой шингэн байгаа. Усны химийн томьёо юу вэ? H2. За тэгвэл энийг та бараг л мэднэ. H2, O2 гэдэг бодис байгаа. Ямар ялгаатай вэ? Хүчил төрөгч нь үлээ. Яг зөв нэг үлээ тий. За тийм учраас нэр нь ус төрөгчийн хит эсэл гэдэг нэртэй хана. Яа тэгэхээр бүр эсэлсэн болгоно шүү дээ. Оксижен буюу хүчил төрөгч илүү учраас. За энэ аюултай бодис учраас багш нь өөрөө хэмжээ. За хэдүүлгийн дараагийн ашиглах бас нэг юм бодис байгаа. За энэ бодисыг бас та хэд маань айлуулах таамаглаарай заяа. Би та хэд шууд хэлээд их. За энийг эндээс багштай 10-ыг эндээс бас 10-ыг хэмжээд өгөөрэй. Сонирхолтой факт ярьж өгөх үү? Яг энийг ингээд таглаад байгаад энд ямар ч ирзэн дандаа шил байгаад нэг юм бардлагар шил харагдаад байгаад энэ Нобелийн шагнал авчихсан нээлт шүү дээ. Шилийг ингээд зөв байдлаар барьцаалгаад ячингууд энэний голоор шингэн тэр утга бүр хийгч алдахгүйгээр ингэж сий хийж таглаж чаддаг юм байна. Тэгэхээр органик нүүдийг дэмхий бодисууд маань ингээд уушгүй байж болоод идэг байна. За хэдүүл энд нөгөө нэг ус төрөгчийн хит эсэл болох пероксидаар хийсэн байгаа. Пероксид гэдэг энэ зүйл яг үндэ устай адилхан юм шиг байна. Тэгсэн мөртлөө маш аюултай гэж байна те. Тэр илүү байгаад байгаа тэр хүчил төрөгчид гэх нь болохоор та нарын биеэс С буюу нүүрс төрөгчид чинь булааж аваад та нарын биеийг задлах чадвартай буюу эдэмхий гэсэн үг. Металлаас ахуулаад маш олон төрлийн бодисуудыг
энэ таглалцсан байгаа баг савнаасаа бусдыг нийлнэ. Тийм болохоор та нарыг нөөц төрөгчийн хий болгож аваад задлах аюулт болохоор эдийн хий болцоод байгаа. Хэдүүлээ пероксид нэрийг цардуулаа хийчих. Сайн утгацсан маа тий. За, шүүгийн тааруулаад халбаа авч байгаа тэгш. Энийг хийн шнэ. Аха. За эцнэ. За одоо хэдүүлээ витамин С дээрээ түрүү ус хийцэн. Тэгээ хутгаад ингээд витамин С-ний одоо шингэн бодис бэлтжлээ гэсэн заашиг ичихлээ барьж. За витамин С ямар өнгөтэй? Сар. За цагаан сар туулдаг за нэг юм өнгөтэй тий. За энэ дээр за манай охин энэ дээрээ бас 10 мл хэмжиж авна шүү. За энэ ямар бодис юм бол та хоёр хэмжиж байгаа? Цуу шиг өнгөтэй юм шүү. Цуу шиг өнгөтэй. Гэтэ хэрвээ цуу исэн бол маш их хурц нэртэй аа тий. Аха. За би та хэдийд арай гоё төхүүлээ. За хүмүүсийн нөгөө хоолой өвтгөр хоолоогоо зайлдаг бодис чи үлээ. Тамидын Яг бодисын нэр юм бол Сайн мэдэхгүй л. яад ах нь. Яадын ус бол хэдүүд ашиглаж байх нь. За маш нарийн хэмжиж байна. Жохон хэдүүлсэн бэ? тэ басан. За таглаж. Хэдүүлээ энэ витамин С дээр яадыг нэмэл ямар өнгөтэй болох вэ? Таамаг дэвшүүлээ. Шар. Гой өөр юм улаан. Нэмэл Маш харч юм уу? Харч итэл. бүдэн ийгөө. За танилцаа. Ажиглаарай. Яг уусч байгаа синараарай. Цаа мөрөн гарч ийн. За нэг өмнө хайчаад байв. Өнгөхгүй болчлоо. Өнгөхгүй болчлоо. За дахиад үзтгэе. Ядаа гадуур насгаад байгаа юм шиг үздэг биш. Яг дотор шиг нь орж байгаа тий. Харуулъя. Тэгснэ хальтад хайчаад байна. Яг зөв. За тэгэхээр хэмжээгээр нэмэгдсэн тий. За ямар бодисондоо усч юу? Нөгөө нэг эдэм яад бодсон CD ус. Маш энгийнээр хэлэх юм бол би витамин С байсан бол яадыг дотроо игээд төгччлээ гэсэн үг тий. Орохгүй төгчсөн. За орох юм бол бүгд харсан. Ямар ч хийж хийдвэж байхгүй. Ийхүү хэдүүлээ ямар дөрвөн бодис гаргаад авчлаа. Витамин С яад ус. Ус төрөгчийн хідээсэл цардуул. Яг зөв. Хамгийн сонирхолтой хэсэг эхлэх чинь гэсэн үг. За одоо хэдүүлээ түрүү багшийнхаа хэлснээр кинетик урвал учраас хэдүүлээ эдгээр дөрвөн бодисоо хөдөлгөөнд оруулцгаая. Нэг хүнийг удаа юу лээ дараагийн үндэ шилжүүлж өгнө шүү. За одоо түрүү цав цагаан байсан бол одоо ямар өнгө орж ирсэн бэ? Ягаан дуу явж ирж байна. Энэ яадных бах тий. За гэтээ хэдүүлээ гоё төсөлд нь илүү учрыг олж тайлнаа. За бүр үзмийн ягаан юм шиг өнгө орж эхэлчихлээ. Арай бараан болчих. Ягаан. Амар тод ягаан. Тод ягаан. Нэгэн гүн нилээ гүн ягаан болчихлоо тий. Гараад ирсэн байгаа энэ бодис маань анхны ашигласан яадтай адилхан байна өөр нь. Арай өөр. За тэгтээ энэ өнгө нь мэдээж яадын гаралтай өнгө байгаа тий. За тэгвэл яг сонирхолтой таамаг шүлээ. Энэ багш нь хэрвээ нэг яад байсан бол би ингээ витамин С агаа төгчсөн маш тий. Гэтэ юутай уралд ороод эцсийн байдлаар нэг өөр өнгө гаргаад ирчихв. цардуул ус төрөгчийн хитсэл. Аль нь вэ? Цардуултаа юу ус төрөгчийн хитсэлтэй юу? Таамаг шүү. Ус төрөгчийн хитсэлтэй юм болоо. За тэгэхээр ус төрөгчийн хитсэл болохоор энэ урвал дээр одоо катализатор буюу хурдан болгож өгсөн байна. Одоо салгахт нь тусалж өгсөн. Тэгэхээр цардуултаа нэгдээд цардуул яадын комплекс гэдэг бодис хамгийн сүүлд нөөсөж байгаа ханаа. Тэгээ та хэд маань цаашдаа үргэлж идж байгаа, амьсгалж байгаа, зүүж байгаа, хэрглэж байгаа гэд эргэн тойрондоо бүх зүйлс маань химийн шинжилгээ ухаантай ягт холбоотой учраас химийг бас илүү сонирхолтой байдлаар үргэлж харна гэдэгт итгэлтэй байна. Хоолойн дондор ингээд соронз явуулахад соронз нь удаашж байсан. Тэр нь сонирхолтой байсан. Ерөн шинжлэх ухаан гэж яг юу юм болоо гэдгийг арай илүү ойлголттой болох гэж арай илүү мэдлэгтэй болох гэж ер нь бол энд ирсэн. Өдөр тутам цэглааныг ашигладаг болохоор
цэглэгаан гэдэг зүйлийг арай гүн ойлгосон юм шиг мэдрэмж төрсөн. Science Cafe дээр энгээр туршилтын ивэнтүүд нь бүгдээрээ захиалгын дагуу хийгддэг. Тэгэхээр захиалгагүй бусад яг үедээ бол яг жирийн кафе шиг бид нар өглөөнөөс орой хүртэл ингэж ажиллаж идэг. За тэгээд мэдээж мандаа кафенийг онцлог нь Science Cafe учраас одоо идэж явах бүгдээс нь хүртэл яг химийн лабораторийн шил савнд хүртэл гарч өгдөг. За тэгээд манай технес жишээлбэл ууж идэх зүйлс маань химийн шил савтай гэсэнчлэн яг технес зөв шейк захиалж байгаа юм шигээр туршилт бас захиалах бүрэн боломжтой. Тэгэхээр тухайн захиалсан туршилтыг нь тухайн ширээн дээр очиод манай багийн гишүүн зааварлаад цуг хийх, аль эсвэл өөртөө зааврын дагуу хийх тийм бүрэн боломжтой. Тэгэхээр чөлөө цагаа маш сонирхолтой байдлаар өнгөрүүлэх гэх юм бол заавал Science Cafe-д хүрэлцэн ирээрэй гэж хэлмээр байна. За нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэг рүү орцгоё. Хүн гэдэг зүйл маш гайхалтай рационал шийдвэрлэгээр энэ шилэн ухаан зүйлийг гэдгийг хөгжүүлж чадсан. Гэхдээ шинжлэх ухаанчид нь хүртэл боломжтой байхгүй бол сэтгэлгээний нийтлэг байдаг төрөрлөгдөд автдаг. Нэвтрүүлэг болгоноороо хэдүүлээ нэг төрөрлөгийг ярьж байгаа. За энэ нэвтрүүлэг дээр яриадах төрөрлөл болохоор энэ нэртэй. Юу вэ? Зангуу байна те. Энийг англиар нь болохоор anchoring bias гэж нэрлэдэг. Та дотоод хэрэг хөл зүйтэй холбоотой зүйлүүд судалдаг юм чинь миний сонин жишээ хэлж өгье. Америкт нэг ийм судалгаа явсан юм байна. Шүүгч гэдэг нөгөө эцсийн дүн ял оноож байгаа шийдвэрийг гаргаж байгаа те. Шүүгчд болохоор ял оноохоос өмнө прокурорын дүгнэлтээр за энэ хүнийг тэдэн жил ялмаар банаагүй байна гэд хавц тэрэг нь яг адилхан ялж байгаа дүн болохоор эрс зүрхтэй хол байсан юм байна. 19 жилийг сонсч байсан хүмүүс 13 жил хавцаа дуу ялгаж байсан бол 3 жил гэдэг зүйлийг харсан хүмүүс болохоор 5-6 жил хавцаа дуу. Маш ялгаатай хугацаа тийм үү? За тэгсэн чинь энэ судалгааг дахиад үргэлжлүүлсэн. Яасан бэ гэсэн чинь за прокурорын дүгнэлт гэдэг бол өөр юм байна. Та тэгвэл болиё. Зүгээр шоо хаяулъя. Шүүгч шийдвэр гаргасан юм шоо хаяна. Шоо хаяад тэр тоогоо нэг толгоодоо хилээд тэгээд дүгнэлт рүүгээ орно. Шоо гэдэг зүйл бол үнэхээр нөлөөлөх ёсгүй шүү дээ. Шүүгчээс нь өөрсдөөс нь хүртэл асууж байгаа. За энэ хайсан шоо та нарын дүгнэлтэнд нөлөөлөх үү гэсэн чинь нөлөөлөхгүй бид нар яг шударгыг гаргадаг дүнгээл гаргана. Тэгсэн чинь 8-аас дээшээ 9 хавцаа зүгээр шоонд буусан шүүгчдийн гаргаж байгаа дүн тэрийгэ дагаад ихсэх хандлагатай. Тэгэхээр зүгээр санамсаргүй шооны тоо хүртэл биднэрт зангуудагтаад бидний майндыг нэг юмтай уйчдаг. Тийм хүчтэй нөлөөлөл юм байна. Энийг мэдчихсэн ч гэсэндээ хүн автаад байдаг юм байна. Энийг ашиглаад жишээлбэл дэлгүүрүүд үнэтэй зүйлийг хямдхан санагдуулах, хямдхан зүйлийг үнэтэй санагдуулах гэх мэтчлэнгээр уйдаг байх нэ. Уяа зангууддаг төрөлөх нэ. Хоолны газруудад бас ашигладаг заяо. Энийг болохоор за тэнцэнс гараар ирсэн. Саяны төөрөгдлийн хувьд болохоор нөгөө нэг ингээд шоо хаяад тэнгуудаа ингээ их буугаад байвал нөгөө нэг одоо оноох ял нь ихсэх хандлагатай баг байвал багасах хандлагатай гэдэг нь болохоор нөгөө нэг хүний даалт тухамсарт шууд ингээд суучдаг баха. Одоо ингээд зарим нэг кино минан дээр ч гэсэн гардаг штэ ингээд ловердахын тулд ингээд одоо хаа явсан газарт ямар нэг ингээд тоо харуулад яг тэр тоон дээр ингээд янгууд нөгөө хүн автоматар шууд тэр тоогоо сонгонгууд ингээд мөнгө зөнгөө алдчихдаг. Эсвэл ямар нэг хэрэгт орооцолтогчтой юм уу. Тэгэхээр яг энэ зангуудагдах одоо ингээд юу нь болохоор яг даалт ухамсарт суухтай аюу холбоотой байх гэж бодож байна. Ер нь ингэж дүгнэж байна би бол. Тийм ээ. Маш гоё дүгнэлээ. Баярлалаа. Тэгэд өөр бас нэг жижигхэн жишээ заяа. Тэгэхээр та бас ямар нэгэн байдлаар судалгаа авч явахдаа нэг тоо хилээд уучиж болохгүй байх нэ тэ. Нөгөө та хэдийн авсан тэр судалгааны чинь тоо тэр тоотоо чинь зангуудагдаад уйгдаад бүр үр дүн гарч ирэх гэдэг байх нэ. Тэгэхээр судалгаа янз бүрийн асуулга авахдаа боломжтой байгаарэ. Практик нэг тийм туршилт нэг тийм хүний сонирхол татсан болохоор амар тийм сонирхолтой байлаа. Зааны шүдний оо гэдэг туршилт байгаа. Тэгэхээр энэ нь болохоор өөрөө нэг тийм яг гоё юм шүдний оо шиг алаг тэгээд дээрэс нь амар хөөсөрдөг учраас яг юу болоод байгаа юм бэ гэдэг зүйлсөө дээрэс нь хэрглэж байгаа зүйлсийг амьдралд хэрэгэлдэг ч юм уу тийм гоё зүйлсүүд байгаа учраас амар сонирхож асууж байгаа гэсэн. Ирсэндээ остоо харамсахгүй байна. 10-аас бол 11 өгмөр байна. Би 10-аас 9.5 өгнө. 10-аас 8 оноо өгнө. 10
бүр 100 байсан бол 100 гүгмөр энэ үнэхээр сонирхолтой байлаа. Хэдүүлээ өнөөдөр гэрт туршиж үзэх гэрийн даалгавартайгаа танилцъя. За бидний ашиглах зүйлүүд ундааны сав, диск, шар, скотч гэдэг зүйлүүд ашиглах нь. За хурд ирмэгтэй хөдөлмөрийн баг зэсэгтэй харьцаж байгаа үедээ болгоомжтой харьцаарай. Шууд хийгээд эхлэе. Ундааны савнаас өмнө бидний ерөөсөө энэ таглаа ойролцоо хэсэг хэрэгтэй. Гэхдээ энэ хэсгийг гаргаж явахдаа хамгийн гол нь маш гоё чадвал тэгшхэн зүсгийг хичээгээрэй. За. CD-ийнхаа гялгарсан дээш нь харуулчих. Энэ авсан таглаага энэ дээрээ ингэж тогтооноо. Гэрчин хэрвээ цаван буу байх юм бол гоё цаван буу тавьж байгаа дээр нь ингээд гоё дарчаарай. Тэгэх юм бол гоё агаар нааш цааш нь оруулахгүй. Цаван буу байхгүй тохиолдолд хэдүүлээ скотчоор тогтоох гээд үзье. За скотчоо наасаа. За дахиад тойруулаад эхлэх бол хэдүүлээ. Дараа нь шараараа ашиглаад энд маань агаарын даралт үүсэх болохоор агаараа ерөөсөө алдахгүй тул сайн бэхлэх хэрэгтэй. Одоо шараа энэнийхээ ундааны савныхаа амсарт буглалаа. За болсон. Одоо энэ хүсэж байгаад энэгээр хэдүүлээ гоё шараа хийлнэ. Ямар том хийгийг хэлж вэ? За энийг ширэн дээр тавилаа. Даржилаа. Өргөлөө. Энэ хараа. Үрэлтгүй юм шиг голгогч үсэж байгааз. Та нөгөө кино театруудад байдаг ингээд ийм агаарын хокей шиг тоглоом тоглож исэн бол яг тэр шиг үрэлтгүйгээр ингээ ойгоо яваад. Юу болж байгаа юм гэхээр бид нар шаараа хийлээд агаар нөөцөлцсөн. Тэр агаар нь таглагдаад баг-багаар гараад тэнгуут диск энэ ширээ хоёрын хооронд маш нэмгэн агаарын давхарга үүсэж байгаа. Тэр агаарын давхаргын дээгүүр маш үрэлт багтай болохоор ойгоод нааш цаашаа яваад тоглож болно гэсэн. За тэгэхээр туршигчд маань энийг хийгээд магадгүй энэ талдаа ийм гоё гоолын хэсэгнүүд тавьж байгаад ч юм уу гэр бүлээрээ найзуудаараа оноо аваад хоорондоо өрсөлдөд тоглоод үзээрэй. За энэ удаагийн дугаараар үзэгчдэд зориулж маш гоё сюрприз бэлдсэн байгаа. Science Cafe-гийн Science Cafe цэг имэн дотор 120 гаруй онлайнаар хийж болох туршилтуудыг бид нэр бэлдсэн байгаа. Тийм болохоор тэр болгон руу ороод шинжлэх ухааныг сонирхолтойгоор интерактив байдлаар сураарай. За тэгээд яг түрүүн болсон туршилтын ивентэд анги хамт олноороо оролцмоор байвал манай Facebook хуудасаар дамжуулан бид нартай холбогдох боломжтой. Зөвхөн ангиасаа гадна сургуулаараа орж байгаа тохиолдолд бид нэр Да Винчи хөтөлбөртөө бүртгэж авч хэрэглэгдэх хүнүүдийг сургуульд нь гардуулах бололцоотой. Тийм болохоор дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Ийм туршилтыг харуулъя. За тэгээд манай залуу гараад. За гараад. Мэдгүй байх гэдгээс ерөөсөө хинч яах ёсгүй. Сураад явж байгаа юм шиг наадтай гэж болдог. За бүгдээ баярлалаа.